Hey guys, Батшаа байна. Өнөөдөр би та бүхэнтэй arg гэдэг зүйлийн талаар яриа өгч байна. Энэ хоёр зүйл хаанаас гарч ирээд байгаа, ямар ч зүйл юм бэ, юу юм бэ? Окей. Тэгэхээр хамгийн эхлээд би энэ зүйлийг ер нь принтерээр харуулж ирнэ яадаг гэж бодож байна. Гэхдээ би одоо энэ integer decimal формат үнийг одоо бид нэр лалит мэддэг болсон. argc print argc 1 гинэ. Окей. Ан тасал тавиад argv тэнцүү энэ pointer юм байна. Ямар ч байсан. Үнийг string болгоод харах гэж. argc pointer with 0. Whoa, ямар text гараад ирээ. argc 1 гинэ. arg гэсэн чи H диск дотор programming C++ VC++ 2013 CPP дотор string debug string exe arg 0 энэ маань юу юм бэ? Одоо яг саяны бид замаар нь яваад үзэлтэй шил би одоо яг үндэ би юугаа нээж одоо харуулж чадахгүй. Энд бас stats хийгээд дараад. Тэр би энэ start command одоо Windows-ийн цонхоод харж хагаад R-гээд keyboard нэр давхар дарах юм бол run гэдэг энэ цонх гарч ирнэ. Үн дээр би cmd гэж хичээл. Окей. Тэнгүүд энэ бол яг чинийх дээр бол зүгээр цагаан юм харагдав. Би энэ бол өөрчилсөн байгаа. Properties чинийх дээр бол анх харах зэрэгэд 82 ч юм уу би нэг тийм их санаж байна. Background текст нь ямар ч байсан цагаан өнгөтэй байгаа. Иймэрхүү. Нэг иймэрхүү лэгтэн бол энэ арай ихтэй 100 болцсон байна. Ямар ч байсан нэг иймэрхүү юм байгаа гарч ирнэ. Энэс арай жижиг. Гэхдээ би энд бол үсгийн фонтын томруулж бас арай. Гэхдээ чи бол яаж одоо энийг янзлах вэ гэдгийг бол эндээс хараад сурч чадна. Энд дээр би дээр нь дараад mouse properties гэж ороод colors гэдэг энэ өнгө байгаа. Би энд бол ногоон, хар ногоон, background нь хар. Тэгээд text нь ногоон. Тэгээд энэ хэмжээ нь арай жоохон том харах туфтаа би. Окей. Би одоо энэ дээр би H гэдэг одоо би C disk users GFOX нэр нь би энд H disk руу орно одоо хардныхаа. Одоо миний энэ hard disk-үүд хаваац харж ин C disk яра. Тэгээд энэ дотор оронгууд CD programming гэж байсан. Programming change directory тэгээд дараа нь одоо энэ дотор орох бол programming гэдэг байгаа. Дараа нь VC 2013 гэжсэн. VC 2013 энэ дотор орчлоо. CPP tutorial гэж байна. CPP tutorial орсон string гэдэг одоо энэ string энэ дотор орсон чи debug гэх фолдер байсан. cd debug энэ фолдер дээр string exe одоо би энэ debug гэдэг төвчлөртөд дараад байгаа жинхэнэ ажиллаж байгаа одоо exe файл нь бол энд бол харагдчихна. Нийлүү хоёр файлыг нь бол тоох хэрэггүй. Тэгээд одоо би энэ параметр дээр би энд string exe гэдэг ажиллуулангууд argc бол 1 argv бол диш гэж энэ одоо энэ argv энэ юу гэсэн үг юм бэ гэхээр argc int гэдэг нь болохоор argument гэдэг одоо би түрүүн function бичгээ хэлжсэн анх function одоо хичээл зааж байгаа та void my function тэгээд энд бол энэ args and бол argument гэж нэрлэдэг нэрийг бол argument энэ бол одоо жишээлбэл char star ч юм уу int ч юм уу одоо юу ч хийж болно энэ дотор байгаа зүйлс. Гэтэ би нэг комент нэвтрчихээ. Энэ дотор байгаа зүйлс бол бүгд argument.
Тэгээд дараа нь би энэ функшнгаа дуудаж ажиллуулахдаа my function. Одоо шийдэл энд би аргумент нь int x int y then нийлбэр гэдэг функшн ч юм уу сам. Энэ хоёрын нийлбэр зэтгүүрэн int зэтгүүрэн x дээр нийлэн y тэгээд int z-ийн сам 5 4. Одоо энэ хоёр миний пассж байгаа зүйлс маань болохоор энийг бол би параметр гэж нэрлэдэг. Энийг бол parameters. Харин энэ function одоо энэ definition энэ function бичиж байгаа энд би function энэ function бол хоёр integer авна гэж бичиж байна. Би бол ийм хоёр integer. Энийг бол argument гэж нэрлэдэг байгаа. Энэ function-ыг авч байгааг нь харин өгч байгааг нь болохоор parameter. Одоо энэ хоёр гэсэн үг. Энэ function бол argc гэдэг юм бол arg counter гэсэн үг. Одоо би хичнээн argument авч байгаа юм. Энд бол одоо ингээд одоо argument гэж магадгүй. Би бол хичнээн argument авч байгаа юм бэ. Тэрнийх нь тоон байгаа гэсэн үг энд бол. Тэгээд дараа нь char star энэ нь array гэдэг энэ char star харах юм бол энэ нь үндсэндээ бол ийм зүйл байгаа. Хоёр давхар array гэж хэлж ойлгож болно. Arg гэдэг нь болохоор одоо var char my args гэж. Тэгээ энэ маань array дотор дахиад array байгаа гэсэн. Дахиад char array нэг. Одоо энэ бол multidimensional одоо хэмжээс array гэсэн. Одоо энэ дотор маань бол эхнийх нь бол string hello гэдэг маань бол үнийн хэлтэй бас юу array ингээд нэг char одоо h e l o тэгээд 0 byte. Одоо энэ нь бол дараагийн array нь одоо энэ одоо хоёр multidimensional array гэсэн. Одоо энэ бол хоёр array my args одоо би энэ h хэсгийг авахын тулд яах вэ гэвэл би my args-ийн 0 дотор одоо энэ 0 гэдэг нь энэ бүхлээр гэсэн үг. Одоо энэ бол бүхлээр эхний элемент. Дараа нь энэ эхний элементийн дахиад эхний элементийг авна гэх юм бол h хэсгийг авна гэх юм бол ингэж одоо авна гэсэн үг. Тэгэхээр энэ нь болохоор энэ нь multidimensional array. Тэгээд би энэ буруу хийсэн байна. JavaScript код хийсээр JavaScript хийчихсэн. Шогно бол энэ original тал биш. Энэ дахиад алт. Ингэдэг ч юм уу. За энэ нэг биш. Энэ дараагийнх нь hello 46 гэсэн баха. Энэ 6 тэмдэгтэй. Одоо энэ бол multidimensional array болж байна. Эхний элемент нь энэ элемент бүхлээр. Тэгээд хоёр дахь элемент нь болохоор энэ 1 2 3 4 5 6 characterтэй. Тэгээд дараа нь world гэх юм бол world o r l d тэнгууд одоо энд улаан харагдаж байгаа. Энэ шилэл энэ хитрхи олон байна. Тэгмээд одоо би нэг нэмнэ гэсэн үг. Multidimensional array. Окей. Тэгмээд яг л одоо энэ зүйл болж байгаа гэсэн үг. Char гэсэн эхний array маань болохоор энэ variable одоо энэ параметр нь өөрөө одоо харах юм бол args нэг байна. Тэгээ arg энэ болохоор одоо энэ би бол эхнийхээ гаргасан байна. Тэгэхээр би args гэдэг одоо хамгийн ихтэй яагаад энэ бол үргэлж бол нэг байна. Ямар байна параметр нь үргэлж хамгийн ихний одоо элемент нь бол байна. Үргэлж энэ arg гэдэг нь үргэлж multidimensional array. Тэгээд энэ array-гийн одоо pointer гэж биелж байгаа. Энд нь бол character одоо C string юм шүү гэж C string гэдэг өмнөх хичээлээр харсан тэр зүйл юм шүү гэж ингэ харагдаж байгаа гэсэн үг. Ерөнхийдөө бол энд яагаад улаагаад байна?
Expected an expression. What does mean? Intelligence. Тэгээд одоо би энэ string гэдэг одоо энэ string гэдэг програм ажилладаг. Дадлал нь би hello world би одоо энэ хоёр параметр пассж байна. Энийг бол үйлдлийн систем нь болохоор бидний өмнөөс одоо шууд пастаад өгч байна. Одоо энэ тохиолдолд харах юм бол args юм 3 ширхэг болчлоо. Эхнийх нь болохоор string зэгийг өөрөө. Одоо энийг би харин илүү юу болгоё? Уншид амархан болгоод d args тэнцүү args дараа нь for loop int I тэнцүү 0 I args-ээс бага байна. Бага буюу тэнцүү. Агуулаа бага. Энд чи яг тэр энэ индекс бол нөгөө 0-оос эхэлнэ. Арай хичээлээ санаж байгаа гэж байна чинь. Тэгээд printf args argv гэдэг маань болохоор args гэдэг маань ерөнхийдөө бол би энийг л заавал ингэж бичих албагүй ингэ бичсэн ч болно. Ерөнхийдөө бол чи args-ийг саяныхаар хамгийн их харна. Уул нь яг товчлохгүйгээр бичих юм бол argument counter argument values гэсэн үг. Arg нь болохоор энэ утгууднаа. Одоо бол би нэг бүтнээр биччихээд argument number гэж унших гэдэг юм. args гэдэг оронд. Тэгээд argument counter-оос бага байна. Counter биш нэг argument number. Тэгээд argument values decimal тэгээд тасал эндээ би энэ decimal одоо энэ тоомын болохоор энэ би индексийн шууд пастаад I тэгээд энэ маань тэнцүү аргалт нь утгыг нь явуулна. Тэр маань болохоор string нь болохоор argument values I одоо энэ бол sub юу гэдэг. Одоо энэ хамгийн ихэд 0 дараа 1 2 гэдэг одоо энэ бол sub юу гэж нэрлэдэг вэ? Одоо яг нэр нь орж ирэхгүй байна. Ямар ч гэсэн энэ бол ихтэй одоо энэ би 3 элемент паслах юм бол одоо тэр loop маань 3-удаа ажиллана гэсэн үг юм байна. Энэ бол 4 байх юм бол 4 10 байвал 10 одоо хитчээс хамаагүй ажиллана гэсэн. Одоо энийг bold хийгээд тэгээд терминал дээр одоо ажиллуулаарай. String hello world 2 үг. Ингээ харах юм бол argument number 3 ширхэг байна. Хамгийн ихнийх нь болохоор энэ параметр өөрөө. Тэгээд дараа нь argument 1 нь болохоор hello, argument 2 нь болохоор world. Одоо би энэ test одоо энэ тохиолдолд argument number 4 болсон. Эхнийх нь болохоор string cx файл өөрөө дараа нь hello world test. Энэ зүйлс маань одоо параметр ажиллахад энэ үйлдлийн систем маань эднэрийг маань автоматар пасс чаддаг. Тэгээд үйлдлийн системээс авчнаа гэсэн үг. Хэрвээ чи гараараа бичих юм бол одоо яг энэ зүйл бичиж болно. Одоо яг энэ command line одоо tools зөндөө байгаа. Одоо жишээлбэл net state ч юм уу. Одоо энэ бол үйлдлийн систем Windows цаанаасаа бичигдсэн байдаг. Одоо tools-ийг би бичиж чинь. Жишээлбэл би copy гэх мэт. Одоо эдгээр нь бүгд одоо энэ аргументууд нь харагдаж байна. Ямар аргумент авах вэ, яах вэ гэх опшнгууд, сонголтууд нь харагдаж байна. Энэ зүйлс маань хамгийн би бол параметр нэх болгонд одоо шинэ параметр бичих болгонд int args тэгээд char star arg ингэж эхэлж байгаа. Гэхдээ энэ мань бол одоо би юу гэлж ийнэ гэдгийг одоо ч мэддэг болсон. Энэ argument number энэ argument number тэрний үйлдлийн систем нь явчихна. Тэгээд тэрний хамгийн ихнийх нь бол үргэлж энэ arg zero нь бол үргэлж энэ параметр өөрөө байх юм байна. Хаанаас ажиллаж байгаа ямар зам нь гэсэн үг. Тэгээд дараа нь
Passсан утгууд нь болохоор argument 2 3 4 5 гэж одоо явчих юм байна. Энэ бол бүх параметр main function ихтэй. Энэ хоёр утгыг энэ хоёр зүйлийг авах юм байна гэсэн үг. Тэгээд үгээр өнөөдрийн хичээл дусслаа. Дараагийн хичээлээр уулзлаа баяртай. Comment, like, subscribe whatever. Өдрийн гоё өнгөрөөрэй.